Вообще да, тунер ичиме. Я Эний бас явахыг бол үзүүлэх юм байлээ. Тэргээр бол бас давуу талтай харагдсан. тэгэж аава энэ Оросд та 300 айгүй хүн биш гэх. За сайн байцгаана уу? Gridwall мотор Mongolia компаниас мэдчилж байна. Энэ удаагийн GW Ride сурал манай Бат Заяа ах маань оролцлоо. Тэгээ бидний урилгыг хүлээж авч ингэж гоё өгтөж байгаад бас маш их баярлалаа хаа. Сайхан баярлалаа. Сайхан үлдэж байна. Сайхан үлдэж. Сайн явж иргүү. Сайн явж ирлээ. Энэ бол реклам биш. Энэ бол танк эзэмшигчийн бодит сэтгэгдэл. За намайг Бат Заяа гэдэг. За би тахилгатай орой компани менежер. За манай компани 2024 оноос Хятадын Юнчида гэдэг компани Монголд галбын ёсны дилерээр ажиллаж байгаа. Сэргээгт гэрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл байгаа. Өө зөө. Монголд бол галбын ёсны цор ганц дилер нь манай тахилгатай орой гэдэг компани байгаа. 12 кВт-ийн 380 вольт гаргадаг. Тэгээд 12 кВт-ийн инвертертэй 30 кВт-ийн батарейтай ийм систем тавьсан байгаа. 380-аар ажилладаг. Тий, сая бид хэд очлаач нэг юм уу? Айгуу гоё тогтоод тухтай дулаахан. Бас нэг давуу тал маань бол яг хоо энэ өдөрт нь нараараа цэнийг авна. Орой ингээ батарей хэрвээ хөрөлцөхгүй хэрэглээ их байх юм бол төвийн тогноосоо цэнгээ авангаа хэрэглээгээ бас өгчнө. Тэгээд төвийн тогоороо батарейгаа цэнгэлчээд эргээд төвийн тог маань хаагдчихна гэсэн үг. Яг одоо өчигдөр өнөөдрийн байдлаар бол тог маш их тасарч байна. За манай хоёр маань бол тог тасарснаа мдээгүй сууж байна. Тийм шүү дээ. Энэ нэг гоё. Ахих нь хобби бол бас өөрөө амд их дуртай. Тэгээ бас байгаль дэлхийгээс ангийн шиг хүртдэг юм чинь. Эргээд би байгальдаа ээлтэй. Тийш. Ийм бизнес, ийм үйл ажиллагаа. Одоо энэ бас нийгмийн хариуцлагын хүрээндээч байна. Гэрэл түгэж явна гэдэг чинь хамгийн гоё юм байна. За танк 300-г анх яаж сонирх уу? Тэгээ танк 300-тай энэ холбогдсон түүх гэдэг байна. Нэлээд судалгаа хийсаа бас манай хүүхэд Оросд сурдгийн Оросын одоо бас хүүтэн нөхцөлд энэ таны сонирхоод байгаа машин чи их байдгийн байна гэд мэдээлэл өгч байна. Тэгээ бас хүмүүсээс ингээд найз нөхдөд хоорондоо ярихаар өө чи хятад машин гэж зарим хүмүүс тэгэх юм. Ямар ч байсан дилер дээр нь очиж үзье. Галбын ёсны газар. Галбын ёсны газар гэдэг чинь шал өөр штэ. За болохоо байлаа гэхэд засварчд байна. Дилерийн ард үйлдвэр байдаг. Ийм учраас би дилер дээр очиод уулзсан. Танахаас бол маш сайхан мэдээлэл өгсөө. Тэгээд ах нь бол Ховд аймагт төрж өссөн. За манай нутагт бол чон маш их хэлбэгсэн гэд одоо айлын мал ах уу байлгахгүй байна. Ер нь ялангуяа баруун сумдуудаараа бол айлын бод мал ер нь байлгахаа байсан. Тэгэд энэ жил бол чоны ав зохиогоод тийм учраас би тийшээ 2-3 тагч явж бас ан хийлээ. Чи энэ одоо офроуд талтай бол яг л тэр офроуд замдал зориулагдсан авто машин шүү дээ. Одоо танд хамгийн их 300-аас хамгийн их таалагддаг зүйлсүүдийг нэрлэе гэвэл нэгдүгээрт бол дулаахан. Ялангуяа холын замд бол дандаа л цамцтайгаа явцгаачдаг. Доторт л бол битүүмт сайтай дулаахан. 5 дахь хувьд бол гоё нөгөө санал халдаг. Тэгээ нөгөө парны асуудал пар бол ер нь цантахгүй л шүү. Сая бол баг хасах 40 гарсан байгаа. Өстөө нуруунд амар цасааж уураад дөрөв талтай хүмүүс пар нь халахгүй хөлдөж өгөхөө сууж байгаад битээр баг нүцгэж буухад бол хасгаж өгчих гээд ер нь бас нөгөө энэ Сибирийн Сибир зориулж хийгдсэн билүү. Тэр утгаараа бас тийм юм ч юм уу ерөнхийд нь бол бас сайхан 5 тухтай байсан. Ер нь манай баруун аймаг чинь ер нь их барта ихтэй штэ. Тийм учраас туулах чадварыг бас их хардаг би. Би ер нь нэг иймэрхүү машин байгаа болов гэсэн бодолтой бас сонирхсан. Туулах чадварын хувьд бол бас надад маш их таалагдсан. Шулуунд бол нэг 10 орчим мэдээл. Тэгэл машин чинь бас гიშгэх тэгээд бартаанаасаа болоод янз янз л байдаг. дунд чинь бол надад бас их таалагддаг. Бензин голдгүй нь бас нэг сайхан. Энд тэнд явж байхдаа би чинь бас нэгэнтээ ингээд одоо хятад машин би сонгоод авцсан тийм ээ. Тэгэд бас өөрөө ажиглаад байхад бол би танк 300 гэдэг яг энэ машинд би бол зөв сонголт хийжээ гэж боддгийн.
бид нар ч аваад бэндэр яваад Батчирээд энийгээр хинтэйгээр зугаалж явж илчээд тэгээ явсан байхгүй юу? Яг тэр сутаархны билэр болохоор ч юм айгүй хасахтай, хадтай, жалгахтай тийм газар явж байгаа. Тэгээ яг хоо тухайд явж байхад яг гүнзгий жалгаар гарах үед чинь ингээд ихцээр орохоор ингээд урд хамраа зогсчихоор юм шиг санагдаад бөксөрөө мэдээ гарахад бөкс цохно штэ намгуучаас. Тэрийг гаргахад бол ингээд дигналдад орж байгаа үед ингээд догонцоод ингээд яас байгаа үед ороод хийргээ зогссон. Тэгээ яг өнний чойжлагчийн яг ингээд бүх юм залгаад тэр ингээд хөдлөө үзэхэд машиж бас нэг хийр гэж хаазалж байгаа хөдөлдөг. Тийм юм байхгүй зүгээр зогсож байгаа л хөдөлж байгаа юм шиг л энэ хөдлөө гараад. Тэгээ ер нь тухайн үед хужаа машины тэр чойжлагч ажиллах юм нь одоо илүү юм бол би 80 маятаа байсан. Тэр үед 80 маяг чинь чойжлцоод тогтол иргэдэггүй л байхгүй юу? Яг чойжлагч бол байдаг гэрнэ. Байдгүй нь аяж байдаг штэ. Тэгэхэд одоо ингээд чойжлцоод тогтол ирэхгүй талууд байдаг. Их чинь бол энэ хужаа машины давуу тал нь бол сая бас устдад явж байхад бол үзсэн. Үнэхээр гүнзгий засан суулаа. Дөрөвдөө зүтгээд барахгүй, парадад зүтгээд барахгүй суугаад хамгийн гол нь цас наат байна. Тэгээд явахгүй зогсоод. Тэгэхэд энэ битээр бол дайрахад бол үндэ замыг хаглаад зүсчихэл Хүмүүс болохоор яг хятад машин гээд хилдгэлтэй. За яг унж үзээгүй болохоор аргагүй. Би ч гэсэн тийм ойлголттой л байсан. Тэгээ унаад яг үзэхээр арай өөр. Нөгөө миний бодчихснаас арай өөр л байсан. За өнөөдөр бас гоё цаг хугацаа зарцуулаад өөрийнхөө гоё хийдэг бизнесийн тухай хобби тэгэл одоо манай автомашиныг худалдаа авснаар сэтгэлдлийг бусдаагаа гоё үнэн шударгаар бодит сэтгэл хуулсан. Баярлалаа. За баярлалаа. Ингээд цаг заваа гаргаад зориод ирсэн баярлалаа. Ирэх зунаас тэгээд дахиж нэг уулзч. Тэгэл гоё аялал зугаалаа. Гоё тий. Йоо.